За өнөөдөр хэдүүлээ RS Finance гэд брокер дээр одоо хэрхэн данс нээх вэ гэд заавар бичлэг хийгээд оруулъя. Тэгээд хэдүүлээ энэ дээр дансаа нээх гэсэн үг. За энэ брокерийн хувьд бол юу байдаг? Монгол хэл дээр сайт нь байж байдаг. Мөн одоо маш бага сприттэй дээрэс нь сприт бага байна гэдэг биднэрт бол маш давуу тал тийм үү. За дээрэс нь бүртгүүлээд орсон одоо зөвхөн одоо миний энэ өгсөн линкээр орж байгаа хүмүүс дээр энэ 11-р сард 11-р сарын 30 хүртэл шинээр данс нээгээд арилжааны данс нээнгүүт хэд $75 кредит өгж байгаа. За тэр $75-ороо одоо өөрөө эхлээд мөнгө цэнгэлэхээс өмнө $75-ороо арилжаа хийгээд одоо өсгөөд аваад татаад авч чадвал одоо тэр нэг талаараа сайн одоо брокерийн тусламжтайгаар санхүүгээ босгоод авна гэсэн үг. За тэгэж чаддгүй маа гэхэд ядаж арилжааны дадлаг болсон тийм үү. За тэгээ түүнээс хойш энэ дээрээ одоо ашиг хийгээд тавбал тэр чигээрээ явна. Ашиг хийж авч чадахгүй бол дөнгөж сурч байгаа улсууд бас хэцүү шүү дээ тийм ээ. За тийм бол одоо дараа нь одоо өөрийнхөө мөнгөөр цэнэглээд ингээд арилжаандаа ороод явна гэсэн үг. Энэ бол маш аятайхан брокер байгаа. Монголд одоо албан ёсны юутэй тийм ээ төлөөлөгчийн газартай хэдэн залуучууд ажилладаг. Би дэмжиж ажиллах гэж байгаа. Тэгээд үүнээс гадна энэ брокер дээр одоо дансаа нээгээд арилжаанд орж байгаа тохиолдолд одоо над дээр ингээд энэ бүртгэлүүд нь харагдчихэдэг учраас тэр хүмүүсээ би өөрийнхөө ID өрөөрөө одоо үн төлбөргүй татаж оруулнаа гэсэн үг. За тэгэхээр энэ талаар бас бодноц тийм ээ. За одоо энэ дээр хэдүүлээ бүртгүүлэх гэдэг хэсгээр даръя. Бүртгүүлэх гэдэг хэсгээр. За одоо энэ дээр жишээлбэл би нэг өөртөө нэг данс нээдэ. Энэ одоо автоматар ингээд байна. За first name гэдэг дээр өөрийнхөө нэрийг, last name гэдэг дээр овгоо бичээд за одоо энэ нөгөө бүртгэлтэй имэйл хаяг байгаа учраас давхцал үүсэж явах шиг байна. За тэгвэл ингээд Yahoo mail хийчихье. Email already used гэнэ. Тэгмээргүй юм тийм ээ. За тэгвэл ингэчээ. За энэ бол бүртгүүлгүй байгаа юм тийм ээ. За утасны дугаарын хувьд бол өөр утас бүртгүүлье. Ингээд том жижиг үсэг тусгай тэмдэгт тоо оруулчаарай тэгвэл ерөн зөвөр байдаг. За энэ дээр дахиад confirm хийчихнэ. Ажиллагаа хийгээд шалгаад үзье. За одоо энэ verification code гэдгийг send гингуута имэйл дээр чинь одоо энд бичсэн имэйл дээр чинь код ирж байгаа. За энэ кодоо хэдүүлээ авъя. За ингээд имэйл дээр код ирсэн байна. За одоо энэ кодыг нь бид нар тэр дээр байгаа хэд үсэг тоотой кодыг нь хуулж аваад тэгээд эргээд нөгөө нэг RS Finance дээр очоод нөгөө нээж байгаа дансан дээр очоод за тэгээд хуулж авсан кодоо тэр код verification код хэсэгт буулгаад өгнө. За ингээд agreement гэдэр чагтлаад тэгээд submit дарснаар одоо данстай одоо бүртгэлчин баталгаажлаа гэсэн үг. Бүртгэл үсгэгдлээ гэсэн үг. За үүний дараа бид нэр юу хийх юм бэ гэхээр тэр open account гэд баруун дэд буланд байгаа тэр дээр дараад за тэгээд аккаунтаа нээн. За аккаунт нэгтээ бид нар MetaTrader 5 4 гэд тэрийг сонгоно. Мэдээж MetaTrader 5 нь одоо аль болох сүүлийн юу учраас version учраас илүү одоо боловсронгуй байдаг, амар байдаг. За энэ юун дээрээс л
дараагийн сонголтын дээр бол тэр голынх нь стандарт гэдгийг нь сонгох хэрэгтэй. Тэр дээд талд хоёрыг сонгочихлоор одоо янз бүрийн одоо commission тэгвэл ингэн ийм бүтээгдэхүүн дээр арилжуул ингэн тэгнэ гээд жоохон complicated байдаг. Тийм учраас энэ голынх нь стандарт гэдгийг одоо сонгочвол илүү энгийн мөртлөө их аятайхан ойлгомжтой байдаг. За энэ дээр мэдээж leverage сонгоно. За leverage-ийн хувьд бол эднийх нэгээс эхлээд 1000 хүртэл ингээд ийм leverage-ийн сонголттой байдаг. Зөвхөн 500-ийн leverage бол ер нь алтан дундаж байдаг. Яг нь $1000 ингээ 1000-ын leverage сонголоо гэд ашиг өндөр ч гэсэн эрсдэл бас тэр хэмжээгээр өндөр байдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд миний хувьд бол ингээ 500-г сонголоо. За 500-ийн leverage сонгоч. За 1-200 энтер гээд бага leverage сонгочхоор бас их урт хөдөлгөөнд бага ашиг авах гэдэг. Тийм учраас ингээд 500-ийнхаагаа сонгочих. За энд бол нөгөө доллар цэнгэлсэн байх юм бол доллар харагдах учраас тэн дээр 0-оор нь үлдээн. За энэ notes гэсэн хэсэг дээр болохоор одоо юу гэдгийг I'm opening my trading account ч гэдэг юм уу тийм ээ. За тиймэрхүү юм ингээд бичээд тэгээд apply дарна. За ингээ apply дарсны дараагаар энэ agreement байгаа бас гэрээ байгаа тэрийг жагтлаад тэгээд continue дарснаар ийм бичиг гарч ирнэ. Энэ юу гэж байгаа юм бэ гэхээр одоо цаашаа үргэлжлүүлээд хаягийн баталгаажуулалт, бичиг баримтын баталгаажуулалт хийх ёстой гэдэг гэсэн үг. За ингээд тэр бичгэн дээр нь дарлаа. За тэгэнгუთ ингээд мэдээллүүдтэй оруулах шаардлагатай болоод гараад ирнэ. За энэ дээр мэдээж төрсөн он сараа оруулаад өгнө. За тэгээд үүний дараагаар тэнд утасны дугаар нөгөө анх бүртгүүлэхэд оруулсан утасны дугаар чи харагдаж байгаа. Тэрэг тэр чигт нь орхино. За энэ дээр gender гэдэг дээр мэдээж эрүү юм уу гэдгээ сонгоно. За энэний дараагаар юугаа сонгоно? Document type гэдэг дээр одоо иргэний өмнөлөх сонгох юм уу, жолооны өмнөлөх сонгох юм уу гэж сонголтууд байна тийм ээ. Эсвэл паспорт гэдгээр одоо гадаад паспорт оруулах юм уу гэдэг. За other document гэдгийг сонгох юм бол жолооны өмнөлөх оруулж болно. За дараагийн хэсгээр болохоор иргэний өмнөлөгч хэрвээ дугаартай байдаг бол дугаараа оруулна. Одоо дугааргүй сүүлийн шин нөгөө цахим өмнөлөхөд бол дугааргүй байгаа хаад тэгэх юм бол регистрийн дугаараа бичээд оруулаад өгнө. За энэний дараагаар expired date гэж байгаа. За expired date-тэй одоо 45 нас хүрээгүй хүмүүс бол хугацаагаа бичээд өгнө. Цахим өмнөлөх одоо бичиг баримт дуусах хугацаагаа гэсэн үг шүү дээ. Жолооны өмнөлөгч байна уу, гадаадаас орч байна тийм ээ. За миний хувьд нэргэний өмнөлөх 45-аас дээш нас байгаа учраас сонголтгүй. За ингээд дараагийн хэсэгт бичиг баримтын одоо цахим өмнөлөхнийхээ уртлын хэсгийг аль хэзээний бид нар нөгөө нэг имэйл рүүгээ юугаар компьютер руугаа татаад авсан байгаа учраас файл дотроос урд хэсгийг татаж оруулна. Дараа нь арын хэсгийг артлын хэсэгт нь татаж оруулна. Артлын хэсэгт нь татаж оруулна. За үүний дараагаар бид нар энэ country гэдэг дээр Mongolia гэдгээ сонгоод өгнө. За дараагийн хэсэгт нь city гэдэг дээр Улаанбаатараа сонгоно. За энэ нэг сонгогдохгүй байгаад исэн юу юм бэлээ? Нэгийг сонгохоор нөгөөх нь алгасчаад исэн. Тэгэхээр тэр Улаанбаатар гэдэг тэр баруун талын Улаанбаатар гэдэг дээр гараар бичээд өгсөн дээр юм бэлээ. За энэний дараагаар proof of address гэдэг дээр бид нэр Монголиагаас урьдчилан одоо татаад бэлтчихсэн байгаа. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлгаа гэдэг хэсгийг бид нэр өөрчлөлт авахаар нь аваад PDF-ээр татаад компьютерлогоо авцсан байж байгаа бэлтцсэн. За тэрийг сонгоод ингээд оруулаад өгнө. За энд нэг анхааруулж хэлэх юм байгаа. Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийчихэд цахим үнэлэхээ солиулж амжаагүй байгаа бол нөгөө Монголиа дээр чинь нэг хаягтай шилжиж чадсан шинэ хаяг чинь тэгээд иргэний өмнөлөх чинь нөгөө шинжилж амжихгүй явж байгаа улсуудынхаа гол ингээ хаягийн зөрүү гарах учраас болдоггүй. Хэрвээ тийм байгаа бол анханасаа нөгөө бичиг баримтын сонголт дээр адар документ гэж яагаад жолооны үнэлэхөө юм уу эсвэл гадаад паспортаа сонгочих юм бол одоо тийм зөрүү гарахгүй гэсэн үг. За одоо ингээд энэчнээс PDF-ээ сонглоо. Энд орууллаа. За ингээд тэр нөгөө юу ингээд Улаанбаатар гэдэг сонголтод байхгүй байгаад байсан болохгүй орохгүй байгаад байсан тэрийг
гараар бичээд өгөх нь зөв юм билээ. Нэгийг сонгохоор нөгөөх нь алгуулчихад байсан. За тэгэнгүүт гараар бичээд өгөхөөр доор нь Улаанбаатар капитал гэдээ гараад ирж байгаа. За тэрийг нь ингээд сонгоод за ингээд сонголтууд нь юу ячна гэсэн үг. Бэлэн болчихно гэсэн үг тийм ээ. За Улаанбаатар капитал тийм ээ. За ингээд гарч ирж байгаа. За энэ дээрээ Улаанбаатарыг сонгочихно. За ингээд ерөнхийдөө ингээд болчихж байгаа гэсэн үг. За одоо тэр доор apply дарна. 11,000 гэдэг энэ Улаанбаатарын посткод байгаа. Хөдөө орон нутгийнхан бол заавал одоо сум гэж наривчилж хийх гэдэг шаардлагагүй аймгийнхаа кодыг л оруулчихад ирэхэд болно гэсэн үг. Улаанбаатарынхан дүүргийнх чирэггүй зөв Улаанбаатарын 11,000 оруулаад apply дарчин. За ингээд дахиад нэг гэрээ гарч ирнэ. Тэрийг доор нь чагтлаад за ингээд complete дарснаар одоо таны одоо данс нэгдлээ та одоо арилжааны өөрөнгө гэсэн данстай боллоо. Манай прокуратор гэсэн одоо энэ мэдээлэл ирж байгаа. За үүний дараагаар бид нар юу хийх юм бэ гэхээр тэр нөгөө доллар гэдэг одоо данс чинь тэр нэгдчихсэн байна. Тэр юу профайлын хажууд тийм ээ, нэрний хажууд одоо 5 оронтой тоотой данс нэгдсэн байна. За мэдээж юу зэнэглэлт депозит хийгээгүй байгаа учраас доллар бол 0-аар харагдана. За ингээд одоо хүлээгдэж байна гэсэн бичиг энэ бол гарч ирж байгаа. За ингээд бид нар нэг 24 цаг хүлээх хэрэгтэй болдог. За үүний дараагаар таны данс аккаунт баталгаажлаа гэсэн имэйл одоо энд бүртгүүлсэн имэйл дээр чинь ирнэ. За тэрний дараагаар дахиад энэ дэлгэцэн дээр чинь нэг юм цэнхэр одоо ийм хүрээний дотор тайлбар ирнэ. Та одоо хүлээгээрээ төр хүлээнэ үү, бидний одоо нөгөө $75 танд кредит бонус өгөхийг одоо зөвшөөрөгдөх хүртэл одоо тэр бичиг ингээ гараад байж идэг анхааруулга бичиг. За тэгэхээр янз бүрийн юм хийх гээд хэрэггүй, оролдоод хэрэггүй. Одоохондоо энэ нөгөө дөнгөж шиннээсээ учраас тэр бичиг нь гарч ирээгүй байна. Одоо мэдээлэл нь гарч ирээгүй байна. За тэр мэдээлэл гараад ирнэ. Тэгэхээр тэр чигт нь орхино. За ингэсний дараагаар хэсэг хугацааны дараа дахиад одоо танд $75 кредит бонус одоо таны манай брокер дээр нээсэн дансд чи орлоо гэд ингээд ороод ирнэ. За энэний дараа юу хийх вэ гэхээр бид нар тэр 5 оронтой дансны дугаараа бид нар MetaTrader 5-тайгаа холбох ёстой. Имэйлээр таны лайв аккаунтын дугаарыг MetaTrader 5-тай холбох одоо сервер чинь энэ нууц өгч чинь энэ гэдэг одоо ингээд имэйлээр дэлгэрэнгүй ирдэг. Тэрийг нь бид нар одоо нэгээр нь хуулж аваад MetaTrader 5-тайгаа холбосноор одоо мета дээрээ арилжаа хийх одоо бэлэн болно гэсэн үг. За энэний дараагийн бичлэгээр би MetaTrader 5-тай хэрхэн холбох вэ? MetaTrader 5 дээрээ холбосныхаа дараа хэрхэн арилжааны үйлдэлүүдийг хийх вэ? Мөн энэ юугээ RS Finance дээрх энэ аккаунтаа хэрвээ $75 одоо татаад өсгөөд татаад авчдаг ч юм уу тийм ээ, ямар нэгэн байдлаар дансаа нэмж цэнэглэх одоо мөнгөөр шаардлагатай болох юм бол ямар журмаар яаж дансаа цэнэглэдэг юм бэ гэдэг заавар бичлэгийг энэний дараагийн бичлэг дээр оруулна. За ингээд амжилт хүсье.